Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээ Ослогийн Фрогнер гэдэг дүүрэгт байдаг Виглендийн парк дөнгөж захармал орж ирж байна. Дөнгөж нэгэн хөшөөнд дээр л ирж байна бид нэр. 200 гаруй баримлууд байгаа. Тэгээ энэ дотроос хамгийн алдартай нь бас 120 хэдэн хүний дүрстэй ийм баримлуудыг бөөнд нь хийцэн байгаа. Тэгээ энэ Виглендийн парк болохоор нөгөө нэг жилийн турш үн төлбөргүй үзүүлдгээр бас онцлогтой. Саяны баримтын зураг болохоор нэр нь болохоор барилтч буюу Viking гэх. Барилтч буюу Viking. Тэгээ энэ Густав Вигланд гэдэг хүн бол 1869 онд төрсөн. 1943 онд нас орсон хүн юм байна шүү дээ. Тэгэхээр нэг хүн юм уу тий? Норвег. Тэгэхээр нэг 74 нассан хүн юм байна. Норвегийн бас урдаа барьдаг юм уран бүтээлч юм байлаа. Энэ бол одоо Ослогийн бас хамгийн том цэцэрлэг төрөл гэж хэлж болно. Ослод ирсэн хүн бол энэ Вигланд паркийг үзэхгүй буцах юм бол бас харамсалтай. Энэ бол заавал үзэх ёстой газруудын нэг. Энэ усан сангаа яаж шийдэж байна? Энэ одоо уулын ийм стандарт байдаг л багтай ийм стандарт нь. Манайхад болохоор бүгдөрчөөд байх юм. Усан бүгдрөөд нэг юм 2 жил болоод сапирчих юм тий. Ийм юуг бол нууртай юу их зүгээр юм байна. Цэцэрлэг төрөл нь заавал ч нуур байх хэрэгтэй юм. Тий, хиймэл нуурууд байна шүү дээ. Энэ нандаа энэ модны дор ингээд байж байгаа юм шүү дээ. Нөмрлөөд модны доор уйлсан, эсвэл халуурсан, эсвэл ядарсан янз хүмүүс байгаа юм шүү. Янз байна. Энэ миний хажуудлаар хийсэн байна. Наатаар. Харин тийм ээ. Ан амттай хийсэн мэ. Энэ юм даг баримт юм шүү. Флоренц жишээлбэл Давидын өшөө гэж тэгэхээр Давидын өшөө ингээд нөгөө нүцгэн байдэн шүү дээ, тэ. Ингээд зогссон байхад энэ бол ингээд толгойн дээш нь доош нь харуулад бүр тэ янз бүрээр ингээд хийчихэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ тэгэхээр одоо нэг тийм нөгөө импрессионист маягийн тийм уран бүтээлч юм шиг байгаа. Одоо тэр нарийнхан шон дээр тэр 121 хүний чинь ингээд шамбаарлуулаа хийцэн байгаа байхгүй юу? За ингээд үүдэн 6 булчинтай залуугийн дүрсээр эхэлж байна. 6 ийм булчинтай залуу байгаа юм. Одоо энэ ингээд баримтууд нь бүр жоохон хүүхдээс ахвала хөгшин хүний хүртэл баримтууд байгаа. Тэгээ гэр бүл мүлээр нь ингээд хийчихсэн. Тэгээ энэ Виглендийн гол стил нь болохоор хувцастай хүний баримт ерөөсөө хийдэг. Дандаа нүцгэн хүний баримт хийдэг. Тэрүүгээрээс онцлогтой. Осло хотод ирсэн хүмүүс энэ газар бол ёстой заавал ирэхгүй бол харамсмаар юм биш үү дараа нь. Ёстой урлагийн бүтээл гайхамшиг бас бүтээсэн биш үү энэ ч. Ямар ч давтагдаагүй энд 200-аад баримт байна. Тэгээ хүмүүс энэ хөшөөнд нь ингэж хүрсээр байгаад ингээд зарим нь өнгөн айгүй алдсан байна. Гэтэ эн чинь бол маш олон жил болж байгаа бүтээлүүд шүү дээ. Тий, боржин чулуу. Их тийм хүнд сэдвтэй баримт хийдэг юм болов уу гэж бодоод байна. Хүнийг яг нөгөө янз бүрийн хувцс сунар байхгүй яг ингээд төрлөх байгалийн чигээр нь одоо гараг барьсан боловч цаад өгүүлэмжүүд нь айгуут нь хүнд санагдлаа. Одоо жишээ нь тэр эрэгтэй хүний энэ хөшөө биш үү? Энийг ингээд харахлаар ч одоо эр хүний одоо ингээд бас л ингээд нэх одоо юу гэдэг те төвчээр хязгаар одоо эр хүн ингээд бүх юмыг ингээд шийдэх даван туулах ёстой ч гэдэг юм ингээд эсрэг шийдэл юм харагдаад байгаа байхгүй. Тэгээ зүгээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр үнэ зогсож байгаа энэ баримлч гэсэн ингээд үнэхээр сэтгэл бол амар хөдлөж байна гоё юм. Тэгээд өглөө эртч бидэд гарч ирсэн сайхан ч цаг агаартай байна. Сэтгэлийн үнэндээ л таашаал авч байна. Энэ өндөр энэ цамхаг нь өстой үнэхээр сони юм аа. 121 хүний хөшөө байд юм байна. Тэгэд бүгд
царай нь бол давтагдаагүй. Ердөөс хүнээр баг нь хийцэн. Тийм айхтар хөш байна. Хүүхэд байна, настай хүн байна. Бүх хүмүүс байна шүү ер нь. But if you guys would be able to just answer 2 quick questions for our school project. School project. Yeah. So the questions Okay. are just what do you think of Norway and would you recommend coming to the Vidlandspark? Окей. Сая бид нэвтрүүлэг хийж явчаа дахиад нэвтрүүлэгт орчихлоо. Ястаа нэг хамаг өдөг инглиш ярьлаа зүгээр. Энэ хоёр болохоор аав хүү хоёр байхгүй юу? Аав хүү хоёр. Аав нь хүүрүүгээ харсан харц тэр бол бас нэг тийм гүн тэ өгүүлэмжтэй байгаа байхгүй юу? Тэгж харж байна. Би болохоор яаж За чи юу гэж харж байна? би болохоор энэ нэг хүн заяа. За. Нэг хүн тэр ахмаг настаа нь болохоор ирээдүгээс залуу үе рүүгээ хараад нэг юм хэлж байгаа юм шиг л тэгж санагдаж байна. Надад бол Одоо ингээд дотор би өөрөө ингээд хүн зодож ин доо биш те. Хүүхдээ ингээд зодоход олон хүний нүдэнд ямар муухай харагдах вэ гэдгийг харуулж байгаа. Ерөөсөө тий. Ингээд нөгөө хүнд ингээд ямар ингээд хүн дарамт ямар муухай харагддаггүй гэдгийг өгүүлж байгаа. яг тэгж хармаар юм байна. Энэ хараа дандаа тамхилсаар байгаа энэ нь ингээд галзарцсан байгаа. Өөрөстэй Монгол хүн чинь хүүхдүүдээс ингээд тамхилдаг штэ. Тэгсэн энд нэг Европт нэг Монгол залуу нэг Европ хүүхдийг яатсан юм байна л да. Ингээд жоох хүүхдийг аав ээжийнх нь хажууд тамхилцсан чинь цагдаад өгсөн гэж байгаа. Яг тэгэхээр секси юунд оруулсан гэдэг. Жоох хүүхдийг ч гэсэн хүүхдийг ирэх гээд тэр бас нэг үл ойлголцол тийм бас болж исэн түүхтэй юм лээ Европт. Энэ хоёр чи одоо юу нүцгэн зодолтоод байна шүү дээ. Чи гэрүүлийн марга. Гэрүүлийн марга. Зүгээр л гэрүүлийн марга. Гэрүүлийн марга. Гэхдээ энэ бас нэг энэ хүүтэн ийм амар цаг агаартай газар энд бас ингээд викингүүдээ улсыг байгуулад Скандинав энэ доошо Герман хүртэл ингээд төрж ороод далаагаараа одоо хаа байсан хойд Америк руу хуржсэн гэхээр бас агуу хуухтай ирчүүд байжээ энэ викингүүд гэж. Тэгээд франкуудыг хүртэл оч Тийм дээрэндээ. шүү дээ. Саксончуудыг оч дээрэндээ. Тэр чинь бас агуу түүх шүү дээ. Агуу түүх. Хэдийгээр Монголын түүхтэй харьцуулшгүй ч гэсэн. Энэ бас агуу түүх. Гол нь энэ түүхээ гоё кино болгоод айгүй гоё дэлхийн нийтэд ингээд сурталчилаад одоо хүн болгонд викинг гэж мэддэг болцсон байна. Тийм шүү дээ. Тэр нь их гоё санагдлаа. Энэ одоо бүх зогсоол дээр заавалчгүй нэг ийм батарей цэнэлэгч байна. Батарейтай машинуудыг бүх бид нар очисон газар болгоно ийм цэнэлэгч, паркинг болгон дээр ийм бүр цаанаасаа хийж өгсөн байх шүү. Улсын дэмжээд ингээ хийгээд өгсөн. Тий, төлбөрөө. Тэгэл энэ дээр залгаад энэ дээр хамгийн сүүлд төлбөрөө хийдэг юм шиг. Банкныхаа картыг жум дуусаа. Тэгэхээр энд бол захихаа машин бол асуудал байхгүй юм байна. Хаач утсан. Одоо ингээд энэ цэцэрлэг түрээлэнгээр явахдаа энд залгачаад тэгээд яваад өгнө. Энэ дээр нь захихаа машин л тавина, өөр машин тавихгүй. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. За үзэгчтэй ингээд мөнхөө ахын музей рүү орцгоё. Юу вэ? Мөнх лөө. Энэ дэр мөнх гэж үчсэн. Энэ мөнхийн музей болохоор яг Ослогийн төвд опера театрын зүүн талд голын ирэг дээр шилэн гүүрний хажууд байдаг шүү манайхаа. Энэ мөнхийн ахын музей бол том. Яалчгүй том. Тэгээ энэ байшин бол байшингийн загвар магвар бол үнэхээр авангаар загвартай. За тэгээ бид нар бол найзуудын аяллаараа дэлхийн том хотуудын музейнүүдээр ордог. За жишээлбэл Луврын музей, за Нью-Йорк дахь Момогийн музей, олон музейнүүдээр одоо найзуудтайгаа цуг аялсан. Тэгээ ингээд Норвегийн Мөнхийн музейд орох гэж байна. Гайхалтай.
Манай уран зураг судлаач Бэкэ одоо ороод зураг үзэж байна. Энэ агуу зургаас мөнхөдөө үзэн штэ бас. Мөнгөтэй. агуу Мункийнхаа музейг үзэж байгаад маш их баяртай байна. Эдвард Мункийн ер нь ихэнх зургийн Норвегийн Ослод байдаг Мункийн музейд одоо хүртэл хадагдагдж байгаа юм байна их өөр. Тэгээд энэхүү сайхан музейг хамтдаа үзцгээе. За тэгээ манай музейний төлбөр бол 200 Норвегийн крон буюу 20 евро. Норвегийн кроны чинь шууд товчлоод нок гिचж байгаа шүү дээ. Энэ ОК чинь Норвегийн крон шүү. 500 кронер 500 крон. Энэ бол яг 50 евро гэсэн үг л дээ. Тэгээ ягаад энэ мөнгөнд тэмдэгтийг харуулж байна гэхээр Канад доллар бол цаас биш хулдаас байдаг юм байлаа. Энэ бол цаас юм байна. Тэгээд энэ бол одоо викингүүдийн даруулт завтай тий ийм мөнгөнд дэвсгэж байдаг. Norges банк гэж биччихсэн. Хэрвээ 25-аас доош настай бол 100 крон юм байна. 0-аас 17 бол үнэгүй юм байна. Энд чинь үнэгүй гратис гэдэг юм шүү дээ. Францаар нэг грату гэдэг шиг гратис гэж тийм байна. Үнэгүй гэдэг юм. Аудио гайд бас үнэгүй юм байна шүү дээ. Аудио гайд авах юм бол хинт ч гэсэн үнэгүй авах юм байна. Харуцтай ямар гоё юм. Имийг бас нэрээ. Энд чи бас давхар ингээд хүмүүсийг н хотыг харуулад байна шүү дээ тий. Төрөөсүүд нь байж таа. Тий, музей үз. Энэ жоохон бууралттай шил байгааз. Манай хоолмон колон тэр харагдчихдаг гэж ялж байна. Ваа, тийм Тэр байна. уулан дээр харагдчих. Тийм байна. Холгүй шүү тий. Хоолмон. Энэ дараа хүмүүс сэлж шүү дээ бич дээр. Өө, Алсын харшин цаад бүр сэлж шүү дээ хүмүүс. гайхалтай. Энэ бол 1917 онд зурсан Хенрик Соренсен гэдэг хүний зураг ба шүү дээ. Ойл канва. За энэ бас мөнхийн зураг байна. 1909 онд зурсан. Тэгээ зүгээр ингээд нэг зургийг сараачаа хийсэн юм шиг ингээд зурдаг тий. Оох энэ зургийг хараа. 1899 Адам Ева гэдэг зураг юм биш тий. Людвиг Карстен. Алдарт Адам Евагийн зургийг Ослод зурсан юм байна 1899 онд. За энэ Эдвард Мункийн 1920 онд зурсан Дэлхийн 2 дугаар дайны дараа гэдэг нэртэй зураг юм байна шүү дээ. Берлин After War гэдэг Дэлхийн 1 дугаар дайны дараах зураг юм байна. Өөрийгөө ингэ зурсан байгаа байхгүй. Энэ зураг бол бас үнэтэй зураг байна. Энэ хүн одоо музейд тавигдсан уран бүтээлүүд нь мөнхийн одоо тэ урлаг мөнх болон мөнхтэй төстэй уран бүтээл тойрогддог хүмүүсийн уран зураг байгаа юм байна. Тэгээд энэ одоо 19-р зуун 20-р зуун 19-р зууны сүүл 20-р зууны их үед амьдарч исэн Эдвард Мунк гэдэг хүн болвол ер нь энэ уран зургийн ертөнцид одоо маш том өөрчлөлт авчирсан юм а гэж бичсэн байна. Энэ дээр биш энэ өстө сод бүтээл байна да. Биш энэ мөнх чинь бас сэлбэр чинь байсан юм ба шүү дээ. За ингээд Эдвард Мункийн Хашгиран гэдэг зургийн өмнө ирсэн байна. Scream гэдэг энэ бол яг их хөлбөр нь баг шиг байна. Мөнхийн энэ зургууд дээр яагаад иймэрхүү мөнгө ойсыг харагдав гэхээр мөнх бол ээж дүү хоёр нь бол багт нь сүрийн өвчнөр нас орж исэн юм байна. Тэгээд өөрөө бол багтаа хүн дээр өвдөж исэн юм байна. Тэгээд ер нь мөнх бол те хоёр туйлд сэтгцэн өвчтэй. Тэгээд хийм хардаг. Дандаа ингээд юм даруулж ийн гэж зүудэлдэг тийм хүн байсан юм байна. Тэгээд ер нь мөнх бол насан туршдаа юмнаас тийм айцтай тийм хүн байсан байлээ. Тийм ч утгаараа энэ өөрийнхөө зургийн ертөнцид бол яг энэ өнгө айс, энэ уйтгар гониг те харуулсал энэ бүхнээ бол маш тод тамруунаар харуулж гисэн байт юм байна. Тэгээд энэ сүүлдээ уран зургийн ертөнцид бол маш том хувьслыг авчираад энэ бол шинэ бас урлагийн нэг төрөл болж орж ирээд Итали, Франц, Германы уран зурагчтай энэ бол маш том үлгэр жишээ болж исэн байдаг юм байна. Тэгээд гайхалтай зургийнхаа өмнө нэг жижигхэн иймхэн зураг байна да. Эдвард Мунк ч өөрөө 1863 онд төрөөд 1944 онд яг Дэлхийн 2 дугаар дайны үед нас орсон юм байна шүү дээ. За тэгээд 79 наслсан хүн юм байна. Ер нь бол их өндөр наслсан хүн юм байна. За сая бидний очсон бас алдарт уран баримлч Вигеланд бас 73 наслсан юм байлээ. Гэхдээ энэ хоёр алдартай хүн нэг цаг үед амьдарч исэн байгаа байхгүй. Нордикийн хойгийн одоо тий агуу уран бүтээлч байна да. Эдвард Мунк одоо сая Хашгиран гэдэг зураг болохоор 3-4 янзын хувилбартай байна. Хараар зурсан, тусан годгаар зурсан тий.
тийм 3 өнгөтөр зурсан тийм 3-4 хувилбар нь тэд нь бүгд байна гэж. Тухайн цаг үед бол энэ хашгиран зургийг санаандгүй л зурсан юм шиг зураг байгаа байхгүй. Зүгээр ингээд хар цагаан зураг зүгээр сараачлсан хүмүүс юм шиг. ойлгохгүй байсан. Энэ одоо өвчтөө тэнийг амт ингээд тэгдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд эргээд энэ урсгал үндэслэгдээд гараад энэ бол ямархуу гайхамшигтай дотоод ертөнцтэй зураг байна гэдгийг хүмүүс ойлгосон юм байна л да. Ер нь тэгээ нас урсныхын дараа л бүтээлүүд нь тэгээд үнд ордог шүү дээ. Винсент Ван Гог гэд ямар ядуу хүн байлаа. Насаараа ядуу амьдрал өөрийнхөө чихийг хүртэл огтлж хаяад тэгээд өөрийнхөө зургийг зурдаг байсан. Ер нь насаараа ядуу амьдэрсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо Ван Гогийн зураг дэлхийд хамгийн үнэтэй зургууд л байгаа зү тийм. Тийм шүү дээ. За тэгээд уран зургийг бол манай Бекийг сонирхдаг байгаа. Сая Момогийн музейд нөгөө Starry Night тийм шүү дээ. Энд бас Starry Night гэх зураг үсэ харсан уу? Хараагүй. Сая энэ тэнд байгаа. Байгаа. Starry Night. За. За. За ингээд бас нэгэн гайхалтай уран бүтээлийн өмнө нэрлээ. Энэ болохоор Эдвард Мункийн зурсан Starry Night гэдэг мөн одоо жишээ гэдэг зураг юм байна. 1922-оос 1924 оны хооронд 2 жил зурсан зураг юм байна. Тэгээд Ван Гогийн Starry Night гэдэг зурагтай адилхан нэртэй. Ийм гайхалтай зураг бас байдаг юм байна. Ван Гогийн Starry Night бол Нью-Йорк хотын Момогийн музейд байдаг. Бид нар бас өмнөх дугаарууд дээр Нью-Йорк хотоор аялж байхдаа Момогийн музейгээр тэрхүү гайхалтай уран бүтээлийг бас хүргэсэн байгаа та бүхэндээ. Энэ бас нэгэн сонирхолтой зураг байна. Мөнхийн скрин буюу хашгиран зураг шиг юм хараар зурсан байна те. Өвдөлт гэдэг зураг байна. Ингээд нэг сонин аимшигтайгаар илэрхийлсэн юм ааш. Бас амар зураг биш үү те. Энэ хараа 1904 онд энэ зургийг зураад цасан дээрх ажилчид гэдэг зургийг зураад манай сийлбэрч мөнх ч өөрөө энийг хийсэн байна. За энэ болохоор хараа юм биш те. Зуны шүнд Лусын дагны гэдэг зураг юм байна. 1893 онд зурсан зураг. Тэгээ энэ одоо хараад нэг юм гайхаж байна л да. Энэ мөнх гэдэг хүн одоо энэ олон том зургуудыг зурхад бас нэг те тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний нэг хүн гаргадаг л байсан байл гэдэг бол. Одоо энэ The Woman on the Bridge гүүрэн дээрх эмэгтэйчүүд гэдэг нэртэй зураг юм байна. 1904-өөс 1927 гэж байна шүү дээ. Энэ зургийг 23 жил зурсан байна шүү дээ. Энэ зургийг. Тий, айгүй удаан зурсан. За 1925 онд зурсан Амьдралын бүжиг гэдэг зураг байна. Гайхалтай юм аа. Тэр энийг ажиглаж байгаа юм чи ингээ хардаа зургуудын хүмүүсийн нүдний те нүднийх нь найз те нүднийх нь одоо ингээд илэрхийлж байгаа илэрхий юм чи уйтгар гониг амар гоц ер нь баг их зургууд нь юм биш үү. За бид нар Нориогийн хааны ордон руу баг ирж явах шиг энэ цэцэрлэг түрээлэн дотор байдаг. За энд бол 1905-аас 1957 оны хооронд Нориогийн хаан байсан Хэкун 7 гэдэг хааны хөшөө байна шүү дээ. Энэ хүн бол бас их хүндэтгэлтэй хаан байсан юм байна л да. Тийм ээ. Зүрхэн дээр малгайгаа тавьчихсан тий. Ингээд ард түмнээ хүндэтгсэн ийм хөшөө байна шүү дээ энэ. Их сайхан тургахаа хаан байна шүү. Өндөр тургахаа. Улс орноос их мэдээгүй юм байна. Идэж байгаагүй л юм байна. Ингээд бодрох хүн байсан юм. Зүрхэн дээр малгайгаа тавьчихсан байна шүү дээ. Тийм. Нориогийн энэ хаан бол мэдээж хэрэг бэлэг тэмдгийн чанартай одоо үндсэн хуульд парламентын цэцгэлтэй орон шүү дээ Нориогч. Тэр утгаараа хаан бол дундад зууны үеэс одоо хаадаа хүндэтгээд ирсэн учраас энэхүү хаадаа ингээд хүндэтгээ явдаг юм байна. За энэхүү хааны ордныг барих санаачлалыг бол одоо Швед Норвегийн холбооны улсын үед байхад Карл 3 дугаар хаан одоо энэ ордон барих зарилгийг гаргаж ирсэн юм байна. Тэгээ нэг хэсэг бас эн чинь нөгөө хөрөнгө мөнгөний асуудлаас болоод 20 гаруй жил баригдсан юм байна шүү дээ. Ер нь 24 жилийн дараа энэ ордон чинь бэлэн болсон юм байна. Чи Норвегч одоо Харалдын удам угсаал өдөрддөг юм шиг байна да. Тэ Харалд 10-ын тэр нэг сэлмэн дээр бид нар очисон шүү дээ тий. Одоо Харалд 5 байгаа юм байна. 5 хатан Сониатаа. Сониат. Сайхан амар жимэр амьдардаг сайхан ордон байна. Ослогийн баруун хойд хэсэгт байдаг юм байна энэ ордон маань. За тэгээд бид нэр Норвегийн Осло хотын төвд байдаг Карл Йоган хааны хөшөөн дээр ирчлээ. 1763 онд төрөөд 1844 онд нас урсан Норвегийн ард түмний одоо бахархалт ийм хааны хөшөө байна да.
За тэгээ бид нар болохоор Монголоос гараад за хамгийн эхлээд Нидерландын хаант улс, за тэгээ Дайны хаант улс, Шведийн хаант улс гээд за тэгээ Норвегийн хаант улсд ирчлээ. За одоо бидний дараагийн очих орн бол Исландын бүгд найрамд улс байгаа. За тэгээ түүний дараа бид нар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаар аялнаа. Тэгээд Их Британи дотроо Шотланд, Уэльс эдэр чи бас тус тустай хаантай байсан. Тэгэлгүй яхаа. Бас дэлхийн одоо том улс гүрнүүдээр ингээд аялаа явж байна найзуудтай. Тэгээ энэ хааны орднуудаар явж хамгийн гоё юм энэ төрийн хүнд таруулаад байдаг. Төрийн торгон сэргүүд одоо Норвегийн хааны ордны хүнд таруулал энд байна. Сайхан харагдчихээн. Тэг. Ингээд хүмүүстэй чөлөөтэй ярьдаг юм байна шүү дээ. Тэр англи очихдоо тэр морь зөрнөөс нь хол байгаарэ тэр. Нөгөө гонзо монзо тэр мангарч идэв шүү. Тэгээ Норвег гэдэг энэ улс бол бас өөрийн гэсэн харизмтай бас амар улс биш шүү. Гоё улс. Энэ бол одоо шингээний гишүүн биш те. Тэгээд мөнгөн тэмдэгтэн тусдаа одоо чи еврогоор үйлчлэхгүй шүү дээ энд чинь бүр. Евро Монголоос аваад еврогоор үйлчлэхгүй карт юм үү? Евро мавро бүр тоож байгаа ч юм бол еврогоор үйлчлэхгүй л гэж. Тэгээ одоо яг энэ ордонд бол яг эзэн хаан хатантайгаа амьдардаг гэж байна. Тэгээ төрийн том ёслол хүндэтгэл бүх арга хэмжээнүүд эндээ болдгийм байна. Энэ ордныг тойроо жуулчид бол битүү байх шүү. Тэгээ энэ одоогийн энэ 5 дугаар Харалд хаан ч юм бол 1991 оноос хойш тасралтгүй сууж байгаа юм байна шүү дээ. Тэр 1814 оноос үндсүүл батлагдсанаас хойш ер нь норвегчууд чинь шивэд мөвөдөөс тусдаа салаад ингээд одоогийн тусгаар тогтнол олж авсан юм байна шүү дээ. За тэгээд 1991 оноос хойш энэ Харалд тавчин сууж байгаа юм байна. За түрүүний бидний таарлаг тэр Хакан 7 гэсэн байсан. Тэр чинь болохоор 1905 онд хаан болсон тэр Хокон 7 чинь болохоор Дайны угсааны хаан юм байна шүү дээ. Тэр болохоор Дайны хүн байсан юм байна. Юу Норвег хүн биш. Тэгээ нөгөө Дайнтай хамт байх үеийн одоо угсааны тим хаан байсан юм байна. Тэгэл тэр цагаас хойш ингээд ерөөхдөө хаан ширээн ингээд Хокон 7-оос хойш ингээд залгамжлагдаад явсаар хагаад одоо энэ 5 дугаар Харалт дээр ирчээд байгаа юм байна. За энэ ордон бол бас хийцлийн хувьд бас нөгөө хурцаа Сисигийн ордонтой төстэй юм байна тий. Уртлаас нь харахад бол төстэй юм байна. Гэхдээ Сисигийн эсрэг байлаа бол амар том шүү дээ тий. Яг л жижиг юм байна. Тэгээ өөрхөө блөө. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За биднээс хааны ордноо үзчихэд өдрийн хоолоо идэж гараад ирлээ. Тэгээд Норвегийн бас нэг давуу тал нь хотын төвийн зогсоолуудыг бол маш гоё шийдсэн байна. Ороход ер нь зогсоол олдохгүй гэсэн юм байхгүй. Том зогсоолуудтай. Тэгээд зогсоолооч гоё шийдсэн юм байна. Мөнгөөч гоё авдаг юм байна. Бид нэр өмнө ярьжсэнчлэн өөрсдөө ингээд автомат машин дээр нь очиод мөнгөө төлсөн. 2 цаг 30 минут орчим болоход ингээд 329 Норвегийн крон буюу 33 евро орчим ингээд төлж байгаа маа. За одоо бид нар бол маргааш өглөө Айсланд нисгэж байгаа учраас Осло аэропортын Радисон зочдуудад хонохоор явж байна. Манай Радисон Блүүгийн хажууд байлдааны нисгэн онгоц танк 2 байна. Манай хурцаатал мэдж байгаа бохтой. Нэгч байж байгааг онгоц гэдэг. 99-тэй 594 юм байна шүү дээ. 594 гэдэг байлдааны онгоц. Лага онгоц шүү. Тийм байна. Энэ чинь Канадын онгоц шүү дээ. Канада яригнэ. 74 оны 8 сарын 23 гэж шүү дээ. Ганцаач сэрүүлэн дуурч авалтаад шүү. Сэрүүлгэндээ босч чадахгүй шүү дээ. Өглөөний минь 3:30-с болж байна. Бүхлөтөн. шөнийн 3:30-с бүхэлдэн. Одоо очиж шууд бүтгэв. Цааш. Цагааш. Ерөөсөө энэ бүртгэлийн ажилтан гэж байхгүй. Бид нар сая юу ажиллаа? Автомат машинаас захиалгын дугаараа хийгээд ордон пасс болон ачааны бирк. Одоо ингээд ачаа өгөхөд бас ажилтан байхгүй. Бүртгэлийн ажилтан байхгүй. Оо тэр ингээ хараа хаагаад авцсан. Сая би инглээ л дээ нөгөө гар ачаанда нөгөө 50 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
граммаас дээш одоо шингэн тэ зүйл одоо ч юм уу юу гэдгийг тийм юм авч орж болдгоо шүү дээ. Тэгээ би сая мартаад нөгөө шүдний ам зайлагч байсан байхгүй баг 200 грамм амар том. Тэгсэн чинь тэрийг мань хурааж авсангүй. За тестлет хийгээд буцаага өгчлөө. Тэг яг энэ дээрээс би юу гэж бодоод байна гэхээр ер нь эднэр бас нориогчуд бас аль болохоор хүний имийг тэ хурааж мураагаад ингэхгүйгээр ер нь их айтайхан шийдчихдэг юм байна. За одоо тэгээд 2 цаг нисээд бүгдээрээ Айсландд уулзцгаая. За ингээд манайх дээгээс нисэх юм байна. Гейт рүүгээ явцгаая да. Энэ дьюти нь бас гоё юм байна шүү. Бас өөртөө үз. Энэ бас худалдагч байхгүй юм байна. За одоо бид нэр ингээд Монголоос гараад Нидерланд, Герман, Дани, Швед, Норвег гэх 5 орноор аялцсан. Одоо ингээд 6 дахь орн руугаа Айсланд руу одоо явж байна. 10 хэдэн орны мөнгөнд дэвсгэрт гардаг итэм биш тараа. Энэ итэм. Тийм байна. Тий. Одоо жишээлбэл хараа хамгийн ихнийх нь болохоор евро, Америк доллар, Норвегийн крон, тэг Польшийн золот гард юм байна. Энэ хамгийн ихнийх нь. За хоёр дахь нь болохоор Чехийн крон, Данийн крон, тэгээд Унгарийн форинт гардаг юм байна. Английн фунт гард юм биш тэр болохоор GBP. За тэгээд Шведийн крон, Булгарын мөнгөнд нэмэгддэг бол мэдэхгүй байна. Ингээд бүр 10 гаруй орны мөнгө гардаг юм итэмүүдийг энд бас байрлуулсан байх шүү. Хятад аягүй их нисэж шүү дээ Айсланд руу. Энэ хоёр хятад настай автар хоёр ихчүү нисэж байна да. Тэгээ Азууд битүү юм байна. Азууд ер нь Европоор аягүй аялдаг болцоод. Тэгэхээр Азууд хамгийн ажилсаг хамгийн мөнгөтэй өвс болцсон байгаа байхгүй тий. За ингээд мөсөн газар ирчлээ дээ. Айсландын Reykjavik хотод ирлээ. Дөнгөж буугаад. Бонгол сэрүү татаад тест янзын газар юм шүү. Монголдо ирсэн юм шиг санагдаж байна. Монголын нэг намар нэлээ нэг орой сэрүүхээ нэг юм байдаг да тий. Хүсгэлт ч юм уу нэг бол тий. Тийм хүн мэдрэмж төгж юм. Рент кар руугаа явах гэж ингээд энэ Mercedes-Benz-ийн том такси сууж байна. Жолооч нэмэгтэй хүн биш шүү дээ. Хэдэн төгрөг болно гэсэн чинь 25,000 Айсландын корон л гэж. Энэ Reykjavik нийслэлтэн байдаг аэропорт нь болохоор доместик үе дотоодын аэропорт юм байна. Тэгээ саяны бидний буудагч юм бол ерөөсөө ганцхан олон улсын онгоцны буудлын сая Keflavik байт юм биш. Яг одоо бидний явж байгаа газар болохоор лаванда тарьдаг хэсэг юм байна. Одоо энэ замын хоёр талтай энэ Чирнүлийн өнгөтэй нь лаванда ургацсан. Ер нь энэ авч нь хаваа шиг тийм галтуулан идэвхтэй бүс шүү дээ л гэл тэгж байна. Тэгээ бид нэрс алтан тойргоор аялах гэж байгаа гэсэн чинь үнэхээр nice гоё сонголт байна л гэл тэгж байна. Манай нөө жолооч Салма сая биднэрт нөгөө ер нь 25-аас 26 мянган Айсландын крон болно гинэ. Хоёр аэропортын хооронд явхад. Тэгээд хэдэн евро болох вэ гэсэн чинь утсан дээр ингээ бодож үзүүлээд 180 евро болно гэж хэлж байна л да. Ер нь бол тэгээд сая би асуусан юм багхгүй. За энэ яагаад ийм такси 180 евро үнэтэй байгаа юм бэ гэсэн чинь Айсланд шүү дээ. Та нар бол баг мөнгөгүй бол Айсландд ирээд ч ирэхгүй гэж байна. Тэгээд амаа таглууллаа. За бид сая юу болоо 4 хоногоор машин төрөөслөхөд 1500 орчим евро боллоо. Тэгээд 600 еврогийн deposit барьцаа авч ийн тэгээд. And also be aware your car is a diesel car. Diesel, yeah. Diesel, yeah. You get it full and return it full. Yeah, okay. Та нар ингээд дараа нь машин авчиж өгтөл энд өгчөж болно шүү гэнэ. Тэгээ хамгийн гол нь машин чи дизель машин шүү гэж. Тэгээ өөрөөр нь бид дандаа юм цагаан машин дараадах. Бэг нэг Канадад бид нар чи бас цагаан Chrysler-тэй байсан. Оо янз угаад Дөнгөсөө угаад бассан ш. Hello. Thank you. За та өштэй гол нь энийг анхаарай гинэ. Энэ Айсландд өштэй ингэж машин одоо энэ улаан багаз ингэж мөргөлдөж магадгүй шүү гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яа гэсэн үг юм. Энэ тойр замдаа зам тавьж өгөөрэй л гэдэг байгаа юм шүү дээ. Тийм ээ. Тэгэхгүй төв замаар ингэж шууд ингэж орж болохгүй юм. Рондо ч гол л баг. Рондо ч хамгийн номер 1 нь. Яг Европтой ажиллаж шүү дээ. Тийм. Угаацсан зүгээр амар машин л өглөө шүү дээ. Танил машин манай Аз одоо ингэмээр юм байна. Колонктер зогсоод нөгөө утас тогтоогч авнаа. Утас тогтоогч. Энэ нөгөө утсан дээрээ бүх GPS хийж явах болохоор. За бид Айсланд улсын нийслэл
Reykjavik хоттой ирсэн байна. Энэ Айсланд улс маань болохоор 400 мянган хүн амтай юм байна. Тэгээ газар нутгийн хэмжээгээр манай Монголоос том. Тэгээ маш бага хүн амтай. Жилдээ 2 сая орчим жуулчдыг хүлээж авдаг гэж байна. Атлантын далайн эрэг дээр энэ Айсландын нийслэл байдаг юм байна. Юмны үн нэлээд өндөр юм шиг байна. Бид одоо ямарчсан супермаркет авч 10-аас онгоод ингэ юмнууд нэг 20 онгоод юм байна бас. Айсландын 1 крон Монгол мөнгөөр манай Монголын ханшаар болохоор 28 төгрөгтэй тэнцдэг юм байна. Өнөөдөр бид нар нэг апартмент орох гэж байгаа. Тэгээд Өнөөдөр сайхан хоол хийж идэв. Монгол хүнс аваад хүнс авч байгаа. хандгаа махцах байна уу те? Орж харъя та. Хандгаа мах, Хуулийн туяа үзэж болно гэж байна. далаан, Халуун аршаанууд, Галтуул. бүрхрээнүүд байгалийн сонь тогтцтой. онгочлоо. За орё доо. За дэлгүүрлэн орж Орцсон. Усмусаа авах шүү. Жижиг савтаа уснуу. А? Гуйлуу. Наа чи гурил нүн наа чи махан биш байна. Одны мах чанж идэ. Мэдхгүй одоо авахаас өөр арга байхгүй шүү дээ. 25 мянган Айсланд уу нэг 180 евроны юм авч байна. Энэ Айсланд чинь 400-аад мянган хүн амтай ирнээс 2 сая жуулч хүлээж авдаг юм байна. 130-аад галтуулынх нь 30-аад нь бол итгэвтэй гэж шүү. Тэгээ өнгөрсөн жил бас нэг галтуулны дэлбэрэлт болсон. Тэгээд тэрний хажуугаас бид нар түрүүн гарсан. Айсландын викинг судлаач Лев Эриксон гэдэг хүний хөшөө байна. Энэхүү хөшөөг болохоор Америк нэгдсэн улсаас энэ Айсланд улсад бол бэлгэлсэн юм байна. Ийм гайхалтай хөшөө байна. Викинг судлаач тийм алдартай судлаач хүн юм байна шүү. Тэгээ энэ хүний хөшөөг энэ алдартай сүмийнхаа төв далбаад ингээд байрлуулсан байна. Айсландын нийслэл Reykjavik хотын хамгийн өндөр барилга, хамгийн алдартай барилга ийм сүм дээр ирчлээ. За энэ сүм бол 74.5 м өндөртэй юм байна. За тэгээ энэ сүмийг бол нийтдээ 41 жилийн турш барьсан юм байна. За энд бол жуулчид хамгийн гол нь хурж ирж одоо Reykjavik хотыг одоо өндрөөс панорамик бүх тал руугаа ингээ харагддаг. Энэ сүм бол ерөөсөө энэ Айсланд улсын хамгийн өндөр барилга. Айсландд ерөөсөө энэ 74.5 м-с өндөр барилга нэг ширхэгч байхгүй юм байна шүү дээ. Ерөөсөө тэрүүгээр онцлог юм байна. Энэхүү барилгыг бол 1945 онд яг дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа барилгын ажлыг эхлүүлээд 1986 онд хүлээж авсан юм байна шүү дээ энэ барилгыг. Ашиглалтанд оруулсан юм байна. 41 жил барьсан юм байна энэ барилгыг. Гайхалтай маа. Оо энэ зүт. Манай Азууд чинь юу байгаад байгаа юм шүү. Амьдаар явж шүү дээ. Солонгос хүн байх шиг байх тий. За тэгээд дотгошоо ороход том хүн 1400 Айсланд крон юм байна. За дотгошоо орцгоё. Оо хичээс. Вау гэмээр сүм юм шүү. Тийм байна. Энэ хараа дээр ийм хөгжимтэй юм биш үү? Өөх, энийг хараа авцгаа. Энэ дээр байгаа энэ хөгжим бол ерөөсөө урд хожид үзээгүй л хөгжим байна. Тэгээ энэ хөгжим бол ерөөсөө ингээд энэ хөгжмнөөс энэ дууг яаж гаргаад байгааг л ерөөсөө ойлгохгүй. Энэ ихтэй доор энэ тэр хүн төгөлдөр рүү дараад байгаа байхгүй. Тэгэнгүүт хөгжим нь тэр дээдлийн тэр одоо бүрээ шиг энэ хан дээр байгаа энэ том төхөөрөмжнөөс дараад байгаа байхгүй. Европын бас готик хийцлийг л агуулсан ийм сүм юм шиг байна. Дотортолтой тийм минималист юутай юм байна. Загвартай юм байна. Илүү дутуу гоё чимэглэлгүй өрнөөсөө минималист тийм цэвэрхэн хэлбэрээр барьсан юм байна. Энэ өстой гайхамшигтай. Хөгжим хаанаас байгаа? Сүмүүдийн тэр нөгөө энэ хоолоонууд бас энэ төгөлдөр өрөө дараад тэр дээрээ дуу муу амар юм байна. Гайхамшиг. Солиотой гайхамшигтай. Би ерөөсөө христчин болох шиг. Вау, браво гэсэн. Гоё юм шүү. За энд бол хараа нөгөө номлогчийн эндэр нь байна. Энд дээр номлогч нь гараад ингээд энэ эндэр дээрээс одоо үгээ хэлдэг байх нь шүү дээ. За саяны тэр том хөгжмийн жижиг хөлбөр нь энэ байгаа байхгүй хараа. Энэ хараа
Энэ хөгжимчин өөрөө төгөлдөр уртах холбоотой юм байна шүү дээ. Тэгээд энэ төгөлдөр дарангууд дуу аваа энэгээр дамжиж гардаг юм. Айгуу гойсон байна. Тэнэг учиргүй нэг бурхан дахил гэхээсээ илүү урлагийн бүтээл бас юм сонгодог хөгжмийн бас гайхалтай тийм төв болгосон юм шиг санагдлаа шүү дээ. Юуны Канадын нэг Монреаль хот чинь уулнаасаа өндөр байшин барихгүй гэдэг. Тэрнтэй адилхан энэ Айсланд чинь энэ сүмээс өндөр байшин барихгүй гэсэн баг хуультай юм биш. Бүр Айсланд улс даяараа гэж. Тийм үү? Улс даяараа энэ сүмээс өндөр байшин юу ч байхгүй юм биш. Хамгийн өндөр байшин энэ сүм 74.5 м өндөртэй. Тийм бэ. Энэ нэг давхар нь бол үнэгүй мөнгө. Тэнгуүтээ дээшээ гарахтаа тиктэй аваад дээшээ лифтээр гардаг юм шүү дээ. Тийм мэдээжлээ тийч дээшээ гарахаар. Тийм. Зардал гарна л да. Панорама руу тий. Панорама тий. Гайхамшигтай сүм биш үү? Хөгжим шивтлээсэн. Нөгөө Монреаль хотын тэр нөө гэрлэн шоу болдог сүм байдаг штэ. Тэр чи одоо нөө Нотр-Дам штэ. Монреалийн Нотр-Дам. Тэр хотын бас сүмийнх нь хөгжим бас яг ийм шиг айгуу гоё байсан штэ. Бидний нөгөө Европ, Франц тардаг сүм шал ондоо загвартай бас дизайн сайн. Энгийн Энэ викингүүдийн болохоор ондоо байдаг. Сүмнийх нь юм бол. Хуучныхаа хэв маягийг орчин үедээ хослолцсон байл. За дээшээ гарцгаах. Халаа юу. За дээшээ гарцгаах уу. 5275 хүнтэй биш нэг төгөлдөр уурна. Тэрийг цэвэрлэхэд зориулсан нэг юм донешны ийш мөнгө хийд юм ааш тийм. За donation founder мөнгө хийж байна. За. Ер нь Айсландын энэ крон ч хамгийн ханш багтаа юм байна шүү дээ. Евротой 144-оор харьцдаг юм байна. 1 евро чинь 144 Айсланд уу шүү дээ. Одоо жишээлбэл Дайнийн крон бол 1 евро чинь 7 крон байна. Шведийн 10 байна, Норвегийн 10 байна. Энэ дүр 144 юм байна. Арай ханш муутай юм байна. Эдний мөнгөнд тэмдэгт нь 10,000-тай дэвсэн шүү дээ. Чи одоо хэдэн төгрөг юм дээ? Чи одоо 208. За энэ Айсландын хамгийн өндөр сүм дээр маань яг л тэр уул толгод нэг Монголын уул бол шиг тий. Монгол сони. За сүмийн хонхон гэж нэг том хонх байдаг юм байна. Ногоо цэс хонх юм байна тий. Ийм олон хонхтой биш тийм дээрээ. Манай Айсланд уч их өндөр настай улсууд байт юм биш шүү. Дундад настай 83 гэдэг чинь мангар өндөр настай шүү. Тэгэхээр энэ амьдралын аж аргалын индекс эдгээр нөх өндөр юм биш шүү. Өвчин тусахгүй эрүүл цагаа гартай. Идж байгаа хүнсэн загас, хоньны мах их хэд юм байна. Ер нь хэрүүл хоолтой эрүүл хүмүүс байт юм биш шүү. Их халах тийм байна. Машин тэрнийг унаад авахгүй юм байна дотроо. Их зүв амьдралтай усуд байна шүү. Энэ тэгээд хаашаа л харуул гол байна шүү дээ. Тэрдээсээ далаа тэнгис эрдээсээ. Тэн чинь болохоор хаан засаглалтай биш. Парламентын бүгд найрамдах засаглалтай юм байна шүү дээ. Ерөнхийлөгчтэй, ерөнхий сайдтай ийм орон юм байна. Тэгэд ер нь бол юунаас бол 3 дахин 4 дахин жоох юм биш Норвегиос. Сая бид нар чинь дөнгөж сая Норвегиос ирсэн 103,000 км² газар нутагтай юм байна шүү дээ. Жижиг юм тий. Тэгээд 130 галтуултай гэхэр чи одоо тэр ийм жоохон газар тэр олон галтуул хаана байгаа Баян дэлбэрүүд идэх юм байна тийм. Солиотой тасархай. Оо шүү дээ. Ёстой ш. Айсландд ирсэн нөгөө нэг улсын нуул ёсын дагна гэдэг шиг. Муу юм хөөгөө гаргацсан шиг юм байна. Тааснаас. Ер нь энэ одоо мөсөн уул, мөсөн гол, хойд мөсөн далаатайгаа ойрхон учраас хүйтэн сэрэн уур амьсгалтай байгалийн сайхан ийм л газар байна да. За сүмөө үзчихээ гараад ирлээ. За тэгээд Айсланд улсад бол манай ер нь 930 онд хамгийн анхны хүн ирсэн гэж үздэг юм байна шүү дээ. Тэгээ 1262 оноос 1944 оны хүртэл бол Норвеги болон Дайны эзэмшилд Айсланд улс байсан юм байна. За эхлээд бол Норвегийн одоо харьяа нутаг байжгаад сүүлд нь бол Дайны харьяанд байсан. За тэгээд 1944 онд одоо Дайны Үүмэн самууны үед ер нь Дайны улсаас салан тусгаарлсан юм байна. За тэгээд Дайнаас салан тусгаарлаад бие даасныхаа дараа 1 жилийн дараа буюу 1945 онд энэ одоо Рейкьявик хотын нэрийн утас улсын энэ алдартай сүмийнхээ ажлыг эхлүүлсэн юм байна.
За тэгээ энэ сүмийн ажлыг 41 жилийн турш одоо энэ сүмийг барьж байгаад 1986 онд ашиглалтанд оруулсан юм байна. Тэгээ энэ сүм бол бас Айсландын нийслэл Reykjavik төдийгүй Айсланд улстай энэс өндөр барилга байхгүй юм байна шүү дээ. Тэр нь их сонирхолтой юм байна. За тэгээд эдийн засгийн хувьд бол эдгээр бас маш тогтвортой эдийн засгтай улсад тооцогддог юм байна. За галтуул болон халуун аршин, мөсөн голууд байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд бол үнэхээр алдартай юм байна. Ер нь бол гол ашиг орлого олдог, гол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг бий болгодог зүйл нь бол аялал жуулчлал юм байна шүү дээ. За тэгээд бас тийм IT-ийн технологийн салбарууд дээр бас мундаг гэж шүү бас Айсланд. Ер нь бол сая нэг ганц хоёр хүнсний дэлгүүрээр орлоо тэгээ анзаарсан юм юу гэхээр яг одоо шингээний орнуудын одоо салбар тийм Lidl ч юм уу, Aldi ч гэдэг юм уу, эсвэл бол Carrefour ч гэдэг юм уу, тиймэрхүү хүнсний дэлгүүрүүд байдгүй юм байна. Эдгээр бол ерөөсө бүх юм өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна шүү дээ. Одоо тэр бяслагч байдаг юм уу, ундаач байдаг юм уу, сүүч байдаг юм уу, талхч байдаг юм уу бүх юмнуудаа өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. За тэгээд Айсландын одоо үндсэн хэл нь бол Айсланд хэл гэж байгаа. Айсланд хэл болохоор одоо хуучны эртний тийм норвег хэлнээс гаралтай ийм хэл юм байна шүү дээ. Яг тэгэхээр эдгээр чинь дайнаас өмнө норвегийн харьяанд маш олон жил болсон юм байна. Төвдөө бол үзэх нь ганц сүмд юм биш үү? Тэгэл байгалийн тогтцох тийм гой газруудыг л үзэх юм байна. Ер нь төв нь бол жижигхэн тийм авсаарах машин амар удаа явах мангар удаа явах тий. Яарад явах удаа явд юм шиг. Яарад явах удаа. Энд Айсландын хүмүүжлээ яарад явах удаа. Хүмүүс ийм стресс байхгүй тий. Ер нь энэ сүм дээрс бүх юм харагддаг тийм ээ. Энэ шиг нэг амар том мөнгөцтэй уул л Пүүжи уул шиг харин тийм яг далайн ирэг дээр харагдаад байгаа. Юмны үн бол айгүй өндөр юм байна. Юу манах занах бол хажууд нь зүгээр трейлер юм байна. Манахаас 10 дахин үнэтэй гэж ойлгочих юм. Тийм байна. Ер нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнууд бол Швейцар, Норвег байдаг. Тэгээ хотуудаас Нью-Йорк гот те маш үнэтэй байдаг. Тэгэхэд тэдрээс үнэтэй байна гэж боддоо. Тэгэхээр ер нь юм их үнэтэй тийм байна. Гэхдээ яг вэ мэдээж хүн мөнгөөр ямар бүгдийг хэмжих биш. Тийм тэгээд сайхан мөнгө санхүүгөө зохицуулаад хэмнээд энэ сайхан газар орныг үзэж болох байлгүй дээ тийм ээ. Атлантын далай ирэг дээр ирчтэй да. Сан Voyager гэдэг бас жуулчдын заавал ирдэг газар юм байна. Ийм юу юм бэ штэ харахад ерөөсөө ч хөлөг онгоцсон юм бэ штэ наад чинь. Нарны аялагч гэдэг нэртэй хүмүүс заавал ир зураг авахулдаг газар юм байна штэ. Холоос харахад ингээд нөгөө гурван сэрээ шиг юмнуудаар ингээд хийцэн. Тэгээд ерөөсөө хөлөг онгоцсон юм байна. Хөндөй юм байна дотроо. Тэгээ гой загвартай байна тийм кино завыг харуулсан. Далайн ирэг дээр үлдэх завин дээр зураг авахулт юм байна штэ. Нойр авийн бас юм их гоё юм байна. Даашин барилгууд. Энэ бүр орчин үеийн барилгач байна, тэнд хуучны барилгач байна. Том чулуунуудаар энэ далайн ирийг зассан юм бах та. Халан болсон тийм. Тэр юу их харбор чинь тэр байгаа юм шүү дээ. Усан завны зөксөөл. Энэ одоо нөө одоо ч ингээ Атлантын далай чинь 50 байна шүү дээ. Хүүтрээд намар өвөл ин чинь ингээ давлгаа их зогтдог байхгүй ширүүн тогшин болдог гэсэн. Давлгааны хамгаалт юм байна шүү дээ. Тийм. Халим харах аялал усан онгоцоор явах гэж байна. Одоо 12 цаг 50 минут болж байна. Бид тэр 2 цаг аяллаг явах гэж байна. Хаа бол одоо энэ Айсланд ирсэн. Нэг хүний нэг 90 евро юм байна ойлголцоо. Үхэр загсаач харахгүй. Үхэр загсан нэг мах ийдсэн одоо бид сая Бэргэнд тий. Одоо үхэр загсаа харахгүй. Амьд явсныг янз бүрээр үзчихсэн. Тийм хараа. Мах ийдсэн. Одоо энийг хараа. Энэ хавар ингээ янз бүрийн юм аяллууд үүд юм байна. Байк тур байна. Сигвей. Ийм дугуун ийм аялал бас үүд юм. Тийм байна. Эс энэгээр бас явъя л да хэдүүлээ ирж байгаа тий. Захиалгын аюу хоёр хоссон дугуунууд одоо эднэргийн ингээд юу яагаад янз бүрийн аяллууд байд юм ба шүү дээ. аялагчдыг бүх юмар л хангаж өгдөг юм. За ингээд бидний аялал Reykjavik хотын Old Harbor буюу хуучин хотоос одоо хөдлөх гэж байна. Тэгээд сая нэг Америкээс бас нэг круиз ирсэн байна. Атлантын далайгаар яваад шууд Айсландд ирд юм ба шүү дээ круизүүд чинь. За тэгээд түрүүн бол Швейцар дугаартай, Герман дугаартай, Франц дугаартай машинууд аягүй явж илээ. Тэр ямар учиртай вэ гэхээр тэр ер нь Хамбургээс ингээд машинтайгаа шууд круизэнд ачигдаад ирчдэг юм байна энд. Тэгэл энүүгээрээ Айсландаар өөрсдийнхөө машинтай шууд аялын машинтай гэр бүлээрээ ингээд тойроо аялдаг юм байна. Миний хувьд одоо сэтгэл маш хөдөлж байна. Яг тэр анх удаа халим үзэх гээд
аялалд гарч ийн. Тэгээд 2 цагийн бас нэлээд урт аялал шүү. Нэг 5-10 майл яваад ер нь халим дээр очичдаг. Тэгээд халим нь яг нэг газараа байдгүй учраас бас яадаг хайдаг гэж ярьж явах шиг байна. Кино мэнэ амьтдын өрөөл ертөнцөөр нөгөө халим гэдгийг харж ирсэн. Одоо яг нэг бодитоор харах цагаад их баяртай байна. Тэгээд найзуудтайгаа олон адал явдал тууж үзэж яваадаа миний хувьд сэтгэл маш өдрөг гоё байна. Тэгээд баярлаа гэж хэлье. Айсланд бол маш их үзэх юмтай юм байна. Бид нар аль болохоор л олон хоног буюу 4 хоног тавьсан. Тэгээд өнөөдөр бол дөнгөж ихний өдрийн аялал. Тийм учраас өнөөдөр болон те дараагийн 3 өдөр бид нэр та бүхэндээ маш их юм үзүүлэхийг зорино. Танилцуулган дээр бол 5-6 төрлийн халим үзэх боломжтой гэсэн байлаа. Хамгийн том халимын л харуулахыг хичээе да та бүхэндээ. Яг нэг болчихсон. Тэр За ингээ сая нэг хэдэн алаг долфин харлаа. За тэгээд надад нэг юм санаанд орлоо. Наадамч төгсөж ийн ер нь монголчууд нэг машина унаад морио дагдаг шүү дээ. Яг тэр шиг л юм байна энэ чинь. Заваараа нэг загасны сэрвээ харж байхад гэлээ. 3-4 завтай хөөгөө зүгээр амар юм болдгоо юм байна. Нөгөөт нь зүхтаага тий. Тэгээ энэ чи яг нэг өдөд яг нэг бас халим малим юм элфи хардаг. Элфиний уралдааны заваар хөөж байгаа юм шиг л юм болд юм байна зүгээр. Амар тавстай. Гэж одоо хаягж харахаас өөр яах вэ одоо гэж. Яг одоо хөх халим дээр ирж байна. За амар халим байна. Сая нэг жижиг халим ирсэн амар ус цацтай юм сая. Ус цацаад хурцаа дээр ирсэн ной байдаг. Халим чи уурхаараа ус цацтай юм байна. Энэ чи баг 2 цаг гэж баг 3 цагийн туур юм шүү баг. Энэ чи юу баг 2 цаг бол юу ч юм бэ? Энэ чи халимаа ингээд олох гээд ингээд явчихдаг юм байна шүү дээ. Тэр хажууд. Тэр. Хүү харсан. Тэр явж байна. Тэр зацж байна. Тэр байна шүү дээ. Хэвээ мангар том халим байна. Зав шиг халим биш. Зав шиг том халим биш. За яг засаж байна. За бүр юуг ин сүүлийн харуу сая. Яа. Тэр хараа. Тэр дээш ус засаж байгаа. Яг харагч. There we go. That was a beautiful good. Халим Ястогоо яалаа сая. Бүр мангар амт биш шүү. Саяны халим чи 190 баг 190 тонн тэр хамгийн том юм шүү. Яг ингээд халим гараад ирсэн чи бүр хүмүүс бүгд ингээд камера бариад дайраад юмтаа алдчих шүү. Онгоц шууд хажууч хазааж сая. Та нэг бодох шаглаа. Мөсөн уулаар мөргөх байла. Халимаа үзчихэд буцаж яваа хүмүүс ч сэтгэл санаа бас өндөр байх шүү. Гоё байх шүү. Монголд би нөгөө машинтай адуу дагаж тавихгүй ч үзээгүй. Тэгсэн чи хаус юм Айсландд Атлантид болоод би усан онгоцтой дэлбийн хөөж үзлээ. Бас сонирхолтой хоёр. Халим бас үзлээ тий. Сонирхол байдаг юм байна. Их гоё байна. Энэ алс холын Айсландд ирсэн сайхан байгалийн сайханд гүн цэнхэр далайн гүнд ингээд аялаа явж байгаа нь бас их сайхан байна. Бид нар бас олон хотуудаар аялж сайхан аяллахаа нэвтрүүлэлт хийж явж исэн. Тэгээ өнөөдөр ингээд сайхан байгаль дэлхийдээ гараад ингээд аяллаа сайхныг бас бодитоор мэдрээ явж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэгээ бид нар одоо сайхан залуу насн дээрээ ингээд тэ одоо ирч хүчтэй байгаа дээр бас дэлхийг тойрно гэдэг ингээд найзуудаараа санаа нэгдээд ингээд явж байгаа. Энэ хүү аяллаа маань бас нэг маш сайхан оргил хэсэг нь болж байна л гэж одоо бодож байна энэ халим үзэх аяллыг. Баяна. За. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Үнэхээр эхлээд ингээд нэг 2-3 дэлбий харсан бид нэр.
Тэгэл за халим харсангүйгээл айгүй сэтгэл дундуур байсан чи эдгээр чи явсаар хагаад амар том халим. Алхан толгойтой халим хараад тэр чин бүр ингэж усан дээр бүр ингэж ягаад сүүл мүл нүртэл харагдаад их сүртэй амтан байдаг юм шиг. За одоо ингээд Reykjavik-ийн одоо Old Harbor хэсэг. Жинхэнэ тэр өстө нөгөө seafood, далайн хоол мол бүхэл юм байна да. Тэгээ одоо энэ хараа жинхэнэ Скандинавын хуучны байшингуудчууд ингээл байна шүү дээ. Одоо манай Монгол дуурайгаад байгаа. Тий, дуурайгаад байгаа нөгөө нэг шавгуур зүртэй. Тий. Энэ байгаа байхгүй бэкараа энэ дээрээ бүр юм лууж мууж таараа. Энэ дээр roast гэдэг Reykjavik roast гэдэг энэ кофе шоп руу орж үзье да. тэгээд Манайхаас хамгийн их кофе уудаг чи бэкэтэй. Американо басна орол орсон газар болоо американо уудаг. энэ Айсланд бас кофегаар алдартай гинэ. Айгуу гоё нутгийн яг өөрийн гэсэн сайхан кофег чамдаг юм байна. Тэгээ сайхан кофе уугаа сууж гин. Айл сайхан боллоо өнөөдөр айл. Айсланд ч айгүй Сайхан боллоо. Наргисэн өнөөдөр сайхан өдөр биш шүү. Ямар сайхан өдөр. Яалчгүй хуулган дүрийг олж яадүлээ. Ном уншаад очих. Цагаагаар шаланд орчих. Айсландчуудын хуучин одоо энэ бомто Gamla Hoffning гэдэг юм ба шүү дээ. Нөгөө шведүүд нөгөө Gamlastan гэдэг хуучин од гэдэг шиг. Стокгольмын Гамластан гэдэг. Тэр Хуучин шиг. хааны ер нь Гамластанд бүх юм нь байдаг шүү дээ тий. Тий. Тэр Энд шиг болохоор л юм. Gamla Hoffning гэдэг юм байна. Яг энэ авийг. Шүн 3 цагаас аялал ихсэн. Тэгээд нөгөө шүн бидэд нөгөө нэг агаараар аялал ингээд бүүн гутлаг газраар аялал ингээд Тий шүү дээ. тэгээд сууж явахдаа далаагаар аялал ингээд Машин зэрэг авсан маргааш Тэр онцлог буудал дээр ямар ч хүн үйлчлэх шаардлагагүй юм шүү дээ. Онгоцны буудлын дээр ямар ч хүн байхгүй. Тэр бүх юм автомат Энэ дэлхийн нийт юм. Үгүй энд ерөөсөө энд ч хүн алга. Юм үзэхэд тиктэй авсан байна уу, аваагүй байна уу хүмүүс бүгд мөнгөө төлөөд авдаг. Шалгалт гэж юм алга. Хоол унд те үйлчлэгээний газар бүгд ерөөсөө мөнгөө тийг гэсэн юм ерөөсөө хүн санаагаараа бүх юм. Дүүтэй фэрэд ганцхан каст юм байна юм. Бэлэн мөнгөөр үйлчж байгаа хүн тэр ганцхан кастны ягаад бус нь картаар үйлчж байгаа өөртөө ингээд аваа. Сэний юм аа. Тийм ээ. Тэгэхээр ер нь л цомхон болж байгаа юм байна дөө. Тийм ээ. одоо номонд ч гэсэн тэг өөрсдөө ингээд дараагаа уншуулад картаар төлбөрөө гараад байгаа шүү. Ингээд манайх ч гэсэн ихлээл байгаа. Багаагаар сургаал тий. Юу дэлхийн нийтийн чиг хандлага тийм л болж байгаа шиг байна тий. Одоо сайхан буудалтай очиод хэдүүлээ Махчаан жидээ. янзын гой Монгол хоолой юм. Айсланд хоньны махч байдтай амтын үзье да одоо. Монгол хоньны мах юм яаж гүцэгдэх гэхдээ ах үзье. Сайхан шүл бостой хоол хийж идэв бас. Монголоосоо 12 он жий да. Олон хонлоо Монгол хоолой санаж байна. Өнөөдөр сайхан лавшаа сайхан хоньны мах яс чанаад гой хоол гинэ. Маргааш та дээр гоё Айсландын алдарт алтан тойргоор аялуулнаа. Намрын өдрөл бүдэн айчтэн ирдэ Айны шовод бэштэн олсын дэгор цаштэн